Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол Улсын ерөнхий сайдын захирамжийг та бүхэнд хуралдахээс өмнө танилцуулъя. За Монгол Улсын ерөнхий сайдын 2021 оны 7 дугаар сарын 16 оны өдрийн 120 дугаар захирамж гарсан байгаа ажлын хэсэг байгуулах тухай 1. Авилгын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг хавсарлаж заасан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсуугаа. 2. Авилга хүнд сүртлийг таслан зогсоох замаар авилгын индексийг бууруулах эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжүүлж ажиллахыг ажлын хэсэг Х. Нямбатарт даалгасуугаа. 3. Шаардлагатай тохиолдолд ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд засгийг байгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тухай бүрэн засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг ажлын хэсэг Х. Нямбатарт даалгасуугаа. 4. Энэ захирамж гарсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай ерөнхий сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 69-р захирамжийг хүчингүй болсонд тооцсуугаа. Монгол Улсын ерөнхий сайд Ил Оюун Эрдэнэ гэсэн байна. Ингээд Монгол Улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ таныг өгүүлнэ хэмээн урьж байна. За та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар арчилсан хувьсгал Монгол улсад болж зах зээлийн чөлөөт эдийн засаг олон намын тогтолцоо бүхий арчилсан засаг руу ороод 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. 30 жил дотор бид нар чөлөөт хэвлэлтэй, ард түмний сонгуультай, замун засаглалын зарим үзүүлэлтүүд агсан ийм олон сайн зүйл өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон. За мэдээж сул талуудж гарсан. Төрийн байгууллагын хүн суртал ихссэн. Авилгал албан тушаал цэцгэлсэн. Танил талгүй бол ажил явахаа болсон. Баян хоосны ялгаа эрс ихссэн. Амьдралын чанарын үндсэн суурь үзүүлэлтүүд нийт иргэдийн маань 3/2-т хангалттай түвшинд бий болж дундаж давхарг бүрдэж чадаагүй гэдэг ийм дүгнэлт өнгөрсөн 30 жилийн хугацааг бас дүгнсэн судлаачд бол дүгнсэн байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид нар авилгалтай тэмцэн шудраг хэсгийг тогтооно гэдэг олон зүйлийг ярьсан. Олон ч сайн зүйлүүд хийгдсэн. Өнөөдөр бидний хувьд маш тодорхой зүйлийг илүү мэргэжлийн түвшинд нэрвчилж ярих ийм хугацаа болсон гэж зүгээр ерөнхий сайдын хувьд бодож авилгалын индексийг бууруулах, за авилгалыг хэмждэг суурь оноонууд байдаг тийм ээ. Энэ оноонуудыг бидний хувьд яаж сайжруулах вэ гэдэгтэй холбоотой ийм ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй юм гэж үтсэн. Манай Монгол улсын авилгын түвшний индекс маань бол зогсон байдалд орсон байгаа. Өөрөөр хамгийн авилга багтаа улс орнууд нь 100 оноо хүртэлтэй авах боломжтой. Мэдээж хэрэг авилга ихтэй орнууд нь тэглүү доошлно гэсэн үг. Манай улсын хувьд бол доод талаас 3/1-т буюу 35, 36, 37 оноотой л явж гин гэсэн үг. За аль ч улс орны хувьд гүйцэтгэх засаглал өөрөө л авилгалтайгаа тэмцдэг. Энэ авилгалтай их тэмцэл хамгийн чухал бөгөөд үр дүнтэй тэмцэл болдог. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглал өөрөө авилгалд өртгөхөд хамгийн өртөмхий ийм байгууллага. Тийм учраас өнөөдөр ерөнхий сайдын хувьд бас би Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдоод улсын их хурлын чуулган дээр 4 тодорхой зорилт дэвшүүлсний нэг нь бол авилгалын индексийн эренбийг шатараатай бууруулна. За цахим үндэстэн болно. Төрийн хүн суртлыг багасгах энэ ажлыг хийн. Зөвхөн хогийн ургамал биш. Хогийн ургамал үүсч бүрдэж байгаа хөрс суурьтай нь хийх тэмцэл эхэлнэ гэдэг ийм зүйлийг бол хэлжсэн. За мэдээж цар тахалтай холбоотой, вакцинжуулалттай холбоотой, за мөн эдийн засгийг сэргээх 10 их нийтийн хөтөлбөртэй холбоотой, за бас улс төрийн сонгуультай холбоотой ийм 100 гаруй хоног болж өнгөрлөө. За би дэвшүүлсэн 4 дахь зорилтынхаа хүрээнд өнөөдрөөс эхлээд бас энэ авилгалтай хийх тэмцэлээр за ялангуяа авилгалын индексийг бууруулах тэр төсөөллийн индекстэй холбоотой бид нар авилгалтай тэмцэх газар болон хуулийн хэлтийн бусад байгууллагууд дээр дэмжлэг үзүүлж засгийн газар өөрийн зүгээс юу хийж болох вэ гэдэг дээр гүйцэтгэх засаглалын зүгээс бол хуулийн хүрээнд улс төрийн манлайлал үзүүлж
ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж энэхүү ажлын хэсгийг байгуулж байгаамаа. За манай улсад авилгатай тэмцэх газар гэдэг бүхэл бүтэн авилгатай тэмцдэг том статустай газар байхад засгийн газраас дэргэдээ ажлын хэсэг байгуулж байгаа нь илүү зүйлээ гэх мэт шүүмжлүүд бас байна. За ер нь авилга гэдгийг бол зөвхөн авилгатай тэмцэх газар ганцаараа дийлэхгүй, шийдэхгүй. За мэдээж энэ бол засгийн газар, авилгатай тэмцэх мэрэгжлийн байгууллага, за олон нийт, ялангуяа олон нийтийн бол одоо оролцоо ихээ. За дээрэс нь бол яагаад одоо биднээс бол координац буюу одоо уялдаа холбоо хэрэгтэй байна. Ялангуяа одоо энэ хэл ахвал гарч байгаа авилгал үүсэж байгаа энэ салбаруудад бол одоо засгийн газрын захимжуулах одоо үүрэг оролцоо нь бол одоо 95% байж ах жишээтэй. Тийм учраас бол биднээс мэрэгжлийн зөвлөгөө чиглэлөө өгөөд засгийн газрын байгууллагуудаар бол тухайн юг иргэдэд хүн суртал багтай авилгалын одоо тэр суур болсон бүтцийг байхгүй болгоход л хамтарч ажиллаад байгаа. Авилгалтай холбоотой одоо хамгийн томоохон нуглаа үүсгэж байгаа байгууллагууд бол өөрөө төрийн өмчт үйлдвэрийн газар байна гэдэг ийм судалгааны дүн гарсан байна. За энийг авилгалтай тэмцэх газар ч юм уу цагдаагийн байгууллага хийж чадахгүй нь ойлгомжтой. Тийм учраас би цэнгэл даргаыг энэ ажлын хэсэгт оруулсан. Төрийн өмчт үйлдвэрийн газрууд одоо хэрхэн ил тод нээлттэй байх вэ? Хэрхэн сайн засаглалтай байх вэ гэдгийг одоо бид нар энэ ажлын хэсгийн хүрээнд багцлж авч үзэхээс өөр гарцгүй гэсэн үг. Орон тооны хувьд, чадвахын хувьд, санхүүгийн ил тод байдлын хувьд, үр өгөөжийн хувьд, засаглалын хувьд одоо бидний хувьд хамтдаа авилгын индексийг бууруулах үзүүлэлтэд хамгийн чухал зүйл бол одоо энэ төрийн өмчт үйлдвэрийн газартай холбоотой асуудал байна. Энийг засгийн газар хийхээс аргагүй. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа ил тод байна уу? Зөвшөөрөл лиценз ил тод байна уу? Аль зүйл энэ хэдхэн хүний одоо гарт нууцаар эргэлдэх ийм одоо улс төрийн дам нөлөө болон шууд нөлөө байна уу үгүй юу гэдгийг одоо хэмжигддэг. За энийг одоо бас бидний хувьд авч үзэх зайлшгүй шаардлага байна уугүй юу гэдгийг засгийн газар их хурлын түвшинд л шийдэхгүй л энийг хуулийн хяналтын байгууллага өөрөө бие дааж шийдэх бас юм боломж байхгүй нь харагдаж байна. За мөн цахим шилжилттэй холбоотой асуудал. Бид нар цахим үндэстэн болох зорилт тавиад Монгол цонхон төрийн 500 гаруй үйлчилгээг нэгтгэхэд явж байгаа. За гэтэл энэ дээр хойрог хандж байгаа төрийн байгууллагууд бас байгаа. Тийм учраас би бас өмнө нь хэлжсэн одоо цахим шилжилт рүү орохгүй байгаа байгууллагуудыг авилгалын индексийг одоо шат дараатай эренбийг бууруулах тал дээр тэмцэл хийхгүй байгаа байгууллага гэж одоо ерхий сайдын хувьд бол өнөөдөр хэсэгт үзнэ. Нэг үгээр л зам тээврийн яамн дээр сий зөвшөөрөлтэй холбоотой асуудал. Нийслэлээр газрын албатай холбоотой асуудал. Сангийн яамн дээр гайлтай холбоотой асуудал. Шадар сайд дээр мэрэгжлийн хяналттай холбоотой асуудал. Хууль зүйн дотоод хэргийн яамн дээр бүртгэлтэй холбоотой маш их олон зөвшөөрлийн хүнд сурталууд байгаа. Энэ бүх асуудлыг бид нар яаж цахимжуулах уу? Яаж хүнээс үл хамаардаг болох уу гэдэг асуудлыг гүйцэтгэх засаглал өөрөө хийхээс өөр гарцгүй. Ерөнхийд бол авилгатай тэмцэх газар бол 100 хүнийг одоо шоронд явуулаад авилга буурдаг байсан бол аль хэдийн буурсан байгаа. Тэр албан тушаалд дээр очиод суур болоод байгаа тэр тогтолцоог өөрчлөхгүй бол ерөөсө болохгүй нэ. Дорж ирсэн адилхан, дондог ирсэн адилхан, бат ирсэн адилхан. Ялангуяа тэр бүр сая жишээ хэрэг дээр ярьсан нэг албан тушаал дээр 3 дарга ирээд гуруулаа одоо шүүхээр яа шийдэх зээл авах авсан юм хүртэл тохиолдлууд байгаа даа ш. Тийм учраас энийг суурьаар нь өөрчлөхгүй болохгүй нэ. За мөн хэд хэдэн хуулийн асуудал байна. Энийг засгийн газраас бид нар энэ зундаа одоо боловсруулж өргөн барихаас аргагүй. Шүгэл үлэгчдийг дэмжих бол. Нэг үрлэл авилгын асуудал байна. Энэ хүн авилгал авч гэн өгч гэн гэдэг асуудлыг шүгэл үлээгчдийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдэхгүйгээр хийх ямар ч боломжгүй. Шүгэл үлээгчдийг хамгаалсан нийгмийн сэтгэл зүйч бас бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бид нар шүгэл үлээж байгаа хүмүүсээ бараг хов зөөдөг, хүний муу үздэг гэдэг ийм өнцгөөс яриад яваад иж болохгүй. Тэр хүн авилгагүй нийгмийн төлөө иргэнийхээ үүргийг гүйцэтгэж байгаамаа гэдгийг нь бид нар эрх зүйн хувьд нь нийгмийн ойлголтын хувьд нь одоо өгөх зайлшгүй юм цаг болсон. Тийм учраас өнөөдөр бас дид ажлын хэсгүүд байгуулагдана тийм ээ. Намар улсын их хурлын чуулган болохоос өмнө бид нар одоо үндсэндээ энэ хуулийг боловсруулад дууссан байх хэрэгтэй. Шүгэл үлээгчийг дэмжих тухай хууль.
улс төрийн санхүүжилтийн тухай хуулиас гадна авилгалыг одоо мэдээлдэг өөрөлд олон улсын хэмжээнд whistleblower буюу шүгэл үлээгчдийг одоо хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж ээж авилгал бол аль аль талдаа багасах, буурах, улмаар арилах ийм одоо боломж үүснэ. Ерэн сурвалжлах сэтгүүлчдийг бид нар дэмжих ёстой. Сэтгүүлчдийг бид нар мэдээлэлээр хангадаг. Ерэн сурвалжлах одоо сэтгүүл зүй бүрдэж авилгалтай холбоотой асуудлыг гаргаж ирэх тал дээр нь хууль эрх зүйн дэмжлэг хэрэгтэй бол. Жидүүг гаргаж ирсэн шиг. Тийм учраас энэ бас ямар хэмжээнд олон улсад эрх зүйн орчин бүрдсэн байдаг вэ гэдгийг бас бидний хувьд судлаж авилгатай холбоотой энэ асуудал дээр аль эсвэл бидний хувьд одоо сэтгүүлчдийн эрхтэй холбоотой асуудал дээр олон улсын түвшинд очих одоо зайлшгүй шаардлага бий болно гэсэн. Энэ эрх зүйн орчныг бид нар бас энэ зундаа багтаж гаргаж энэ ажлын хэсэг маань одоо гаргаж танилцуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж болно. За мөн бид нар авилгын дагнсан шүүх тогтолцоо байж болох уугүй юу гэдэг энэ асуудлыг бас одоо улсын их хурлаа хамтарч ярилцах ийм одоо дүгнэлт гаргах одоо үүрэг бүхий ажлын хэсгийг бас дэд ажлын хэсгийг энэчнээс байгуулах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл авилгалын хэргээр мэрэгшээгүй өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд шийдээд тэр нь өөрөө одоо жишээлбэл шүүхтэр олон хэрэг буцах, авилгалтай тэмцэх газраас явуулсан хэрэгүүд замхрах, энэ нь өөрөө нийгмийн уур амьсгалд авилгалтай хийх тэмцэл шүүх болон прокурорын шатанд замхарч байна гэдэг энэ асуудлыг бидний хувьд эцэлэх хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар бол энэ дээр хувь хүнтэй холбоотой асуудал байна уу гэхээс илүүтэйгээр эрх зүйн орчин дагнсан мэрэгжсэн байдал өөрөө дутмаг байна гэдэг агуулгаар харж байгаа. Олон улсын байгууллагуудын бидэнд өгч байгаа зөвлөмж ч бас ийм байдалтай байж байгаа. 2 жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт бол маш том бөгөөд хэцүү зорилт шүү гэдгийг бас хэлж байгаа. Дээрэс нь олон нийтийн дунд тандалт судалгаа явуулж 7 хоног бүр одоо ийм Монгол цонхон дээр юм уу эсвэл 11 төв дээр аль эсвэл одоо авилгалтай тэмцэх газар, технологийн ерхий газар хамтарсан ийм одоо төсөөллийн судалгаагаар ч юм уу хамгийн хүнд суртал үүсгэж байгаа газруудыг хэдүүлээ одоо нэгтгэж авах хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл 7 хоногийн одоо үзүүлэлтээр 4 удаа 1 сар нэг байгууллагатай холбоотой асуудал үнэхээр одоо хамгийн хүнд суртал үүсгэж байгаа гэвэл засгийн газар яг тэр байгууллагыг зэгцлэгтэй холбоотой ажлын хэсгийг 1 сарын дотор байгуулад тэгээд тэрийгэ захимжуулаад зэгцлээд ингээд явна гэсэн үг. Намар улсын их хурлтай хамтарсан ажлын хэсэг байгуулна. Улсын их хурл дээр одоо эрх зүйн орчинтой бүрдүүлэлттэй холбоотой асуудлыг яарвчлах талаар би бас их хурлын даргатай утсаар санал солилцсон дэмжиж байгаа. Тэгээ энэ асуудлуудыг ярилцаад бид нэг заримдаа одоо ФАТВ-ийн ч юм уу саарл жагсаалтын үеэр тийм ээ одоо сангийн яам маш сайн ажиллаж чадсан. Маш богино хугацаанд одоо саарл жагсаалтын үнэлгээнүүдийг дээшлүүлж бас чадсан. Мөн одоо зарим эрдэнэттэй холбоотой асуудал төр ч юм уу ажлын хэсгүүд одоо оюутлогоо төр ч юм маш хурдтай ажиллаж чадж байгаа. Яг үүнтэй адилхан хурдаар бид нар энэ зундаа энэ намартаа багтаагаад авилгалтай холбоотой олон жил яригдсан энэ суурь реформтой холбоотой асуудлуудаа ярьж шийдвэрлэж дуусна гэсэн үг. Хаана очиод гацхыг хэдүүлээ харъя. Системийн хувьд бол зэгцлэх ёстой. Өөрөөр Монгол улсын одоо үндсэн хуулиар бол засгийн газар одоо хуулийн хэрэгжилтийг бүх орон даяар зохион байгуулах хэрэгтэй байгаа. Өмнөх үеийн засгийн газрын одоо зорилтыг харахад бүгдээрээ л авилгатай тэмцэнэ гэсэн нэг тийм зорилт бол явж л байдаг тийм. Гэтэ энэ засгийн газрын одоо авилгын эсрэг ажлын хэсэг байгуулад явж байгаа энэ зорилгыг харахаар авилгын индекс буюу одоо авилга үүсгэж байгаа нөхцөл байдлыг одоо цогцоорно гэх юм уу те олон талын үүсэж байгаа нөхцөл байдлыг арилгах гэсэн арай өргөн хүрээтэй бол харж ийн гэж би харж байна. За энэ өөрөөр юу гэж хэлсэн бэ гэхээр авилгын нэг асуудалтай одоо тэмцээд тэр маань одоо өнгөрсөн хугацаанд үр дүн төрөөгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг арай жоохон цогцоор нь авч үзээд одоо үнд суурь нь одоо хаана байгаа гэдгийг нь арилгах ийм зорилго тавьсан харагдаж байна.
За мэрэгжлийн хүний үүднээс бол энэ зорилгыг бол хэрэгжих бол одоо бидэнд бол нөөц боломж бол байж л байдаг. За ер нь авилга гэдгийг бол зөвхөн авилгатай тэмцэх газар ганцаараа дийлэхгүй, шийдэхгүй. За мэдээж энэ бол засгийн газар, авилгатай тэмцэх мэрэгжлийн байгууллага, за олон нийт, ялангуяа олон нийтийн бол одоо оролцоо ихээ. Яагаад олон жил хийгдээгүй вэ гэдэг хүчин зүйлийг нь бас хамтдаа хэдүүлээ харъя. Тэн дээр олон улсын байгууллагын олон улсын одоо Transparency International-ийн зөвлөгөөг аваад явъя. Тэр 9 байгууллага 13 субъектийнхаа зөвлөгөөг аваад явъя. Тэр нэг бүр хүмүүстэй одоо энэ ажлын хэсэг бичлэн уулзах хэрэгтэй. Хувийн хвшлэгэнтэйгээ уулзъя, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ уулзъя, төрийн бас байгууллагуудтайгаа уулзъя, банкны салбарынхантай уулзъя, төрийн байгууллагантай ярилцъя. Яагаад өнөөдөр ийм байна? Ямар учраас яаж өөрчлөх үү гэдгээ хамт төлөвлөөд тэгээд ингэ явчаа гэдэг ийм л агуулгаар өнөөдрийн энэ нас одоо захирамжийг гаргаад ажлын хэсэг байгуулагдаад явж байгаамаа гэдгийг хэлхэн зүйтэй авахаа гэж бодож